За бүжиг бол ерөөдөө бол дэх үед бол одоо бүжиг бол одоо ямар ч гэсэн одоо гой зүүн мэдрэмжийг хөдөлгөөний одоо эрхлэх сайжруулах гой зүүн мэдрэмжийг одоо өгөх тийм хамгийн том одоо өгөгдөл гэж миний хувьд ойлгодог. Бүжиг бол одоо ингээд хүүхэд багцууд залуучууд ингээд гой зүүн маш өндөр боловсрол олгодог. Бие биелдрийн гой зүүн хүмүүжлийн маш их боловсрол олгодог. Тэгээд одооны хүүхдүүдийн хувьд болохоор айгүй хөдөлгөөн багассан. Өмнө ч одоо нөгөө нэг нийтийн гимнаст гэнтэргээд айгүй явдаг гэсэн. Одоо болохоор хүүхдүүд хөдөлгөөн ерөнхийдөө багассан байгаа үед манай Эрдэнэт хотын давуу тал нь хүүхд багцуудыг цэцэрлэгээс нь бүр ахмад нас хүртэл ингээд бүжгээр ингээд явуулж байгаа тал манай Эрдэнэт хотын хамгийн том гоё соёл гэж боддог. Миний хувьд бол орчлон ертөнцийн ер нь юм болгон хэмнэлтэй. Тэгээ бүжиг бол үгүй гайхамшиг гэж боддог. Бүжиг бол би яг ингээд шууд нэг өгүүлбэр маягийн болоод ингээд товчхондоо хэлэх юм бол бүжиг бол хөдөлгөөн бол бүжиг бол эрүүл юм. Ерөөсөө хамгийн тогтол. Одоо юу гэдэг нь те тогтмол хөдөлгөөн хийх. Хөдөлгөөн бол бүжгээр нэг хэсээр урлагийн мэдрэмж авна, дээрээс нэмэж хөдөлгөөний тогтмол хөдөлгөөн хийх гэдэг хоёр зүйл хослол нэг бүжиг. Зүгээр энгийн хүн ойлгоход түүнээс яа нэг бүжиг гэдэг чинь ийм хөдөлгөөн, ийм аян дээр ийм бүжиг, ийм төрлийн гэх юм бол маш олон. Энгийн хүн ойлгоцсон хүн ерөөсөө эрүүл мэд. За миний бодлоор болохоор бүжиг гэдэг нь болохоор одоо сэтгэл дотор байгаа ингээд яг ямар байгаагаа тий гонигтай байгаагаа, жаргалтай байгаагаа дотор төгсөж байгаа сэтгэлээ ингээд биеэрээ илэрхийлж байгаа хэлэмж гэж боддог. Бүжиг гэдэг маань өөрөө нэг төрлийн урлаг байдаг. За үүгээрээ болохоор хүмүүсийн үггүй харилцааны нэг хэлбэр юм болов гэж бодож байна. Бүжиг гэдэг нь дотроо маш олон төрөл байдаг. Тэрнээс ингээд жишээлбэл Монгол бүжиг гэх юм бол ингээд нүүдэлчин Монголын соёлыг харуулдаг бол одоо яг бидний хичээллэг спорт бүжиг нь болохоор ингээд өөртөөсөө ингээд байгаа ирч хүчээ ингээд бусдад харамгүй түгээхийг илэрхийлдэг. Бүжиг бол ер нь хүний одоо биеийн хилэмж болон сэтгэл санааны байдлыг илэрхийлэх хамгийн агуу илэрхийлэх боломжтой зүйл гэж боддог. Бүжгийн спортоор ер нь хүүхдүүд багасаа хичээлснээр маш олон давуу талууд байдаг. Энэ маань өөрөө спорт гэж бас явдаг учраас хүүхдүүд хамгийн түрүүнд төсвөр хатуужилтай болдог, хүнээс үг даах чадвартай болдог. Мөн бие биелдрийн хувьд бол маш зөв болоод одоо сүүлийн үеийн хүүхдүүд маань илүү нөгөө нэг сүүлийн үеийн одоо нийгэм ч өөрөө ийм утас, телевиз эднэрээс маш их хамааралтай болсон учраас хүүхдүүд багасаа маш их тархалт ихтэй байгаа. Энээс бол маш сайн урьдчилан сэргийлдэг. Мөн хүүхдүүд маань нөгөө баруун зүүн тархины хөгжилд маш сайн байдаг. Энэ нь өөрөө сэтгэх одоо хурдан гүйлг авахын сайтай болдог гэж ярьдаг. Спорт талаас бол маш олон давуу талууд байгаа. Бүжгийн спортын давуу тал гэвэл маш олон давуу тал байна. За тэгээ эхнээс нь дурдах юм бол яг нөгөө маш их тийм тууштай байхыг тухайн залуучууд, хүүхдүүд, эцэг эхчүүд за мөн тамирчдаас тууштай байдлыг илүү хүсдэг. Тэгээд тууштай явснараа мэдээж одоо төгс гэхээсээ илүү те тууштай байснаар хүн илүү их туршлага хөндлөж илүү давуу талтай амжилт үзүүлэх бие авч явах чадамж байна. За тэгээ оюуны хөгжил байна. Нөгөө бие ч одоо ингээд маш олон хэсэг булчингуудыг ингэж нэг бүрчлэн өөрийнхөө биеийг хянаж тэгж нөгөө хүнд яг нөгөө гүйцэтгэлтэй төгс гүйцэтгэлтэй нөгөө эхнээс нь дуустал нь ингээд нөгөө нэг үргэлжилж яг ингэж бүжгэлж байгаа шүү дээ. Тэгээ нэг хос тамирчин маань талбай дээр гарч ирээд 10 бүжиг хийдэг. Тэгээ 10 бүжгийнхаа нэг бүжгийг нэг 2 минут гэхээр чинь тэр хүн завсаргүй 20 минут бүх байдгаараа бүх булчингаа хуваарлж ажиллуулаад тэгээ хосоогоо мэдрээд талбайг мэдрээд үзэгчдийг мэдрээд тэгээ өөрийнхөө нөгөө сэтгэл хөдлөл эмоцоо бас хянаад маш хайрцагтай үйлчлэл шаардлагатай. Хүүхдүүд маань биетэйгээ харилцах, хүмүүстэй харилцаа, бие зөв авч явах. Тэгээд нөгөө нэг цагийг айгуу гоё өөртөө зөв зарцуулдаг. Ачааллаа тэнцвэрт сурна, ачаалдаа сурна,
хүний үгийг сонсож сурна. Айгүй олон давуу талтай. Бүжгээр хичээсэн давуу тал гэх юм бол би яг өөрийнхөө зааж иг бүжигтэр ярих юм бол би бол брейк бүжиг заадаг. Брейк бүжиг маань сая одоо 2024 оны Парисын Олимпиад орсон тийм төрөл байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг брейк бүжгээс авах давуу тал маань гэх юм бол спорт урлаг хоёроос хосоосон бүх зүйлийг авна гэсэн. Хөгжмийн мэдлэг, тэгээд тамирчны бие, дасгалдаа хөдөлгөөн, хатуужил бүх зүйлийг авна. Брейк бүжгээс спорт урлаг аль талаас нь авах мэдрэмж, тэр хүч чадал, биеийн зөв хөгжил бүх зүйлийг авна гэсэн. Мэдээж энэ бол насны ангил бол за нэг 5-аас дээш бол нэг 20-30 хүртэл бол нэг тийм ангил бол байхгүй. Бүжгээр бол хичээснээр хүүхдүүд бол маш ёс зүйн одоо тийм ээ одоо мэдрэмжтэй болдог. Мөн одоо багаар ажиллах юм багаар ажиллах мөн одоо бие даах тийм ээ бие даасрах мөн одоо үг даасрах юм төвчээртэй мөн одоо соёлын одоо маш олон одоо тийм талаас нь одоо хүүхдүүдийн суралцдаг байдаг байгаа. Дэх үед бол бүжгийн одоо спортын бүжгийг хөгжил бол одоо үеийг бодвол бас арай өөр байсан. Дэх үед бол хүүхдүүд бол одоо бие биентэйгээ одоо тийм ээ бие биентэйгээ одоо аягүй сайхан ингэж харилцаж, за бие биенээсээ суралцаж, за тэгээд одоо багшийн заасан юмыг одоо өөрсдөө маш сайн одоо хүлээж авдаг. Тэрийгээ бид нэр өөрсдөө зохиож, өөрсдөө хийж, өөрсдөө хөгжмөө сонгож, өөрсдөө одоо энэ хувцс сунраа ингэж хийж идэг байсан бол одоо үед бол бүжгийн урлаг маш спортын одоо бүжгийн урлаг маш одоо өөрөөр одоо хөгжөөд байгаа. За өөрөөр хэлэх юм бол спортын бүжиг маш одоо өргөн бүрийг эдэлж спортын стандартын одоо төрөлд одоо орж байгаа юм бүжгийн нэг төрөл болж байгаа. Тийм учраас одоо хүүхдүүд энэ бүжгийн төрөлд маш их олнороо хичээлж байна. Ялангуяа одоо манай өсвөрүүд бие одоо клубд бол хүүхдүүд одоо маш олон хүүхдүүд одоо суралцаж энэ дээр бол хүүхдийн одоо бие үлдрийг одоо хөгжүүлэх гоо зүй мэдрэмжийг авах мөн одоо ур чадвартай болох мөн одоо хүүхдүүдэд бие биенээсээ суралцах мөн олон одоо орны хүүхдүүдээс суралцах ийм одоо олон талын ач холбогдлыг одоо ингэж бие биенээсээ авдаг ийм сайхан бүжгийн урлаг байдаг юм байна. Одоо биеийн одоо гоо зүй сайхан мэдрэмжтэй болж байгаа. Тэгээд одоо маш одоо эвсэлтэй чадвартай одоо хөдөлгөөнийг одоо гүйцэтгэх чадвараараа бол нэлийн бол сайн болдгийм болов гэж миний хувьд боддог. Хүүхдүүд бол өөрийнхөө биеийн хэмжээрээ бүхэл одоо бүжгийнхаа одоо хэмжүүдийг бол гаргаж бүжгэлдэг юм уу гэж боддог. За бүжгийн спортын хичээлсний давуу тал гэвэл үнэхээр шаргуу хөдөлмөрлөдөг болно. Тууштай, цаг баримталдаг гэх мэт зүйлүүд. За миний хувьд болохоор сэтгэл зүгээ удирдах чадаад нэг зорилгын төлөө нэг зүйл тууштай байдлыг илүү өөртөө тусгаж чаддаг юм уу? Миний хувьд болохоор бүжгийн яг бүжгийн спортоор хичээллээ багаар ажиллах өөрийгөө илүү сайн ингээд бие авч явах чадвар нь илүү сайн хөгждөг үйл. Тэгээд бас мөн бид нар ингээд амар их төвчээр гаргадаг. Мөн ингээд цагийн зохицуулалт маш сайн хийгдэх ёстой. Тэгээд аль болох ингээд хийж чадахгүй ч гэсэн тэр зүйлийг хийхийг хичээж байгаа нь илүү өгөөжтэй байдаг. Тэгээд би 86 онд 10 дугаар ангид төгсөд Эрдэнэ дотоос шилжиж ирж байсан. Тэгээд хэвсний үйлдэлд анхаачлаад анх бүжиглэхэд маань Монгол Улсын гаяж хүчсэн ганцмэг багш маань яг одоо энэ бүх Эрдэнэ хотын албан газруудаар урлагийн наадмууд зохиогоод ингээ ардын бүжиг, цэнгийн бүжиг, тэр үеийн цэнгийн бүжиг гэж байгаагүй. Яг нөгөө танго бүжиг юм тайзны хэлбэрээр ингэж бүжиглэж исэн. Дараа нь уур хачин соёлын ордны Дор шүрэг багш нар бүжгийн тоглолтод яваад 87 онд манай гэр бүлийн хүмүүс маань нэг дүргээд Улаанбаатар хотоос ижиж ирсэн. Тэр хүмүүс маань ингээд цэнгийн бүжгийг заавал сурах ёстой 10 бүжгийг сураад тэр сургуулийнхаа одгийн хамтлагт бүжгэлдэг. Улаанбаатар хотын аврах шалгаруулах тэмцээний тийм шилдэг космос шалгаж ирсэн тийм хүн байсан. Тэгээд хурж ирээд манай Эрдэнэ хотын залуучуудад ингээд албан газруудаар явж тэр заавал сурах 10 бүжгийг зааж өгөөд анх удаа Дор шүрэг багш маань ийм юуны заавал сурах 10 бүжгийн тийм уралдаан тэмцээнийг явуулаад анхны шилдэг хос болж исэн. Тэгээд дараагаар нь энэ маань хөгжөө таврын баяр гээд Улаан сарны хамтлагийн маань
бүрэн бүрэлдэхүүнээр багштайгаа алтан цэцэг багш гэдэг манай юу бүжгийн одоо яг энэ тэргүүн хатагтай хүн ингээд улаан сарны хамтыг удирдлагын багштай бүрэн бүрэлдэхүүндээ манай Эрдэнэ хотод авчиж бид нартай хамт танилцуулаад анх хаврын баяр цэнгийн бүжгийн тэмцээнийг зохиож исэн. Тэгээд энэ үеэс хойш ингээд тасралтгүй одоо 30 жил хаврын баяр цэнгийн бүжгийн наадам маань ингээд яваад одоо анхны ажилчдын залуучуудын анхны эрчим хамтлагийг нөхөртөөгөө нийлээд байгуулад мөн хэвсний өдрөө алтуус хамтлаг гэдэг ингээд ажилтны залуучуудын ердөөсөө ерөнхийдөө 2 хамтлаг гэсэн. Тэгээд нэг ажилтны залуучуудын яг нөгөө нэг тийм ангилал байгаагүй. Тэр үед бид нар болохоор оюутан залуучуудтай өрсөлддөг. Тэгээд улсын уралдаанд анх удаа 2 дугаар байр эзэлж ирсэн хаврын баярт. Ингээд энэ цэнгийн бүжиг маань хөгжсөөр одоо спорт бүжиг болоод олон улсын давцнаа одоо дэлхийд манай хамтлагууд одоо сая энэ жил мөнгөн медаль аваад ирлээ. Одоо ингээд хөгжлийнхаа явцад одоо яг тэр чинь олон улсын стандартын дагуу спорт бүжгийн оюун холбоог манай ганцлан багш маань одоо сурагчтай багш нараа ингээд хятад руу улаан өдрөө Иркутск руу ингээд багш нар сурагчдыг авч тэнд клуб дээр сургалтанд сурсан. Энэ бас би бас явсан манай Эрдэнэ төлөвлөрийн бүжгийн багш Отхон Сүрэн Монгол Улсын гавьяа шүрсэн Цэрэн найдмад гэдэг энэ багш нарыг спорт бүжгээр бэлтгэсэн курсээр яваад. Тэгээд одоо үдий сайхан хөгжлийнхаа бас өөр нэг төвшөнд яваад одоо манай Эрдэнэ хот маань ердөөс бүжгийн хот, залуусын хот юм болсон айгүй бахархаж байгаа. Ингээд манай том охин маань энэ 4-р цэцэрлэгт манай гэр 6 дугаар микро шийдэж ирээд 4-р цэцэрлэгт анх ороод тэгээд энэ 4 хос хүүхдээр нэг соёлын коллежийн бүжгийн анги төгссөн Эрдэнэ цэцэг гэдэг багштын анх ирсэн байсан. Тэгээд бид нар нөгөө ингээ хамтлагуудтай ажилладаг байсан. Тэгээд гануухай агшаасаа ганчмаг агшаасаа зарим нөгөө нэг ардын бүжиг зарим тавилтуудаа хийлгэн яг зингийн бүжгийн тавилтуудыг өөрснөө ингээ явдаг байсан аахгүй. Тэгээд тухайн үедээ яг залуучууд бүжиг заагаа явуулжсэн болоо тэр юм уу. Тэр багш маань нөгөө тэр 4 хос дээрээ бид хэдий ингээ бүжиг зааж өгөөч хараад гаж хийсэн байсан юм юу болж байна гэд. Ингээд нэг 4 хос хүүхдээ 4-р цэцэрлэгийн ингээ хамтлаг болсон. Тэгээд дараа нь Бадам ханд багш маань их сайхан багш маань яваад одоо эсхэрээдүгээд хамтлаг маань анх бий болоод одоо энэ хаврын баярын олон удаагийн хавраг болоод одоо өсгөрөөдөө клуб болтлоо өссөн байгаа. Энэ өсгөрөөдөө клубын маань багш тасалжуулагч нь манай том охины нөхөр Хүрэн Тэмүүжин баг. Ингээд хойд талдаа үе залуулаад өөр хүүхдэд ингээд өвлөдөөд үлдээсэнтэй ингээд бахархаж байна. 1996 онд бол анх бол байгуулагдчихсан 4-р цэцэрлэгт 4 настай одоо 4 одоо хос хүүхдүүд 8 хүүхэд анх бол одоо хичээлж иржсэн. За тэгээд тэрнээс хойш бол одоо яг тасралтгүйгээр бид нар бол одоо 30 жилийн одоо нүүрийг үзэж байна. За энэ хугацаанд бол өсвөрөөдөө хамтлаг бол одоо сургуулийн одоо бага нас, цэцэрлэгийн нас, сургуулийн дунд нас, мөн оюутан нас гэдэг энэ насн дээрээ бол ингээд насны ангиллаар бол нэлээд олон бол суралцаа тэмцээнүүдэд бид нар бол оролцсон байж байгаа. За тэгээ яг насныхаа ангиллалд болохоор манай хүүхдүүд бол яг насныхаа ангилд одоо аймагтаа бол байнга бол одоо төрүүлж байсан. Жишээлх юм бол одоо өсвөрөөдөө 1 2 3 гэсэн юм ангилалтаа дараалтаагаар насныхаа ангилал хүүхдүүд оролцдог одоо байсан. За тэгээд нэг аймагтаа бол удаа дараалал нь бол олон удаа юм тэмцээн уралдаанд ороод эндээсээ шалгараад бид нар бол улсын уралдаанд дэх үед бол манай залуучдын холбооноос зохион байгуулагдсан хаврын баяр гэдэг юм сайхан том одоо тэмцээн зохиогддог байсан. Энэ тэмцээнүүдүүд бол маш одоо олон одоо аймаг хотуудын нэртэй том одоо хамтлагуудтай бид нар бол өрсөлдөж байсан. Яг насныхаа ангилд өрсөлдөж байлаа. Тэгээд дээрэс нь бол бид нар маш олон одоо ингэж айгүй урлагийн тэмцээнд орсноор бид нар бас өшөө гадаад дотоодын олон тэмцээнүүдэд бас хүүхдүүдээ бас суралцуулж байлаа. Бид нар өөрсдөө фестивалийн наадамд хүүхдүүдээ бас оролцуулж байлаа. За тэгээд эндээс маш олон одоо тийм спортын мастер, спорт эдит мастер гэсэн олон одоо сайхан хүүхдүүд бол бас төрөн гарсан байж байгаа. За мөн одоо дээд үеийнх нь одоо ах эгч нар нь бол доод одоо үеийнхээ залгамжлагаас дүү нэртэй бас одоо заах те эндээс багшлах ийм одоо ур чадваруудыг бас хүүхдүүдээ эзэмшиж бас ингэж манай клуб бас өргөжин дэвсэн байгаа. За манай клубыг бол манай Төмөн Жаргалын Тэмүүжин багш
Тэгээ их төрийн энд чимэг хоёр маань бол яг клубыг одоо 2008 оноос хойш одоо үргэлжлүүлэн авч явж энийг одоо авч явснараа манай Орхон аймгийн хүүхдүүдийн одоо бүжиглэх ур чадвар тийм ээ энд одоо олон улсын уралдаанд орох энэ үр таалгыг бол нээсэн байж байгаа. За энэ багш нар маань бол одоо олон улсын одоо шүүгч болсон байна, багш тасгалжуулагч болсон байна. Багш нар ч бас хөгжиж байна, хүүхдүүд ч гэсэн бас нэлээд бас ахын хөгжиж ингээд ирсэн байгаа. Тийм учраас манай Орхон аймгийн хүүхдүүд ер нь ямар нэгэн уралдаанд тэмцээн тийм олон улсын буюу аймгийн олон одоо улсын тийм чанартай тэмцээнүүд нэлээд одоо өндөр одоо амжилтууд гаргадаг одоо ийм болсон байж байгаа. Тэгээд тийм учраас манайх өсвөр хөдөө клуб маань одоо 2 одоо клуб бас Орхон аймагтай нэгдээд үйл ажиллагаагаа явуулж байна. За энэ дээр бол соёлын ордон дээр манай Тэмүүжин багш явуулж байна. За мөн одоо мэлмэд төв дээр манай Монголын одоо бүжгийн спортын холбооны гишүүн Эрдэнэ Жаргал маань бас хүүхдүүдийг бас хичээлүүлээд ингээд 2 клуб болон хичээлүүлж байна. За манай Эрдэнэ Жаргал багшийн хувьд бол одоо олон одоо уралдаан тэмцээнүүдэд тий одоо сургуульд байхаас цэцэрлэгээс авахудал одоо сургуулийн нас, оюутны нас гэл тэгээ одоо бүр олон улсын одоо тэмцээнүүдэд татан туул одоо хамтлагт орж стар даанс хамтлагт одоо орж олон улсын дэлхийн аврагшил оруулах тэмцээнүүдэд явж маш амжилттай оролцсон ийм спортын мастер ийм сайхан залуу багш нар одоо ажиллаж байгаа, өрсөлдүүлэн ажиллаж байгаад миний хувьд бол их баяртай байт юм аа. Өсвөрөдөө хамтлаг нь 1992 онд байгуулагдсан. Анх Бадамхан багш маань 4-р цэцэрлэгээс хүүхдүүд шалгаж аваад өсвөрөдөө хамтлаг байгуулжсэн. Анхны шав болж Нандавт хоёр анх орж исэн. Тэрнээс хойш одоо яг 30 жил өнгөрсөн байна. 30 жил бол бидэд тасралтгүй бүжгийн урлагаараа хичээлээ явж байгаа. За 2010 онд нөхөртөөгөө танилцаад бид хоёр хамт амьдарч эхэлсэн. Тэгээд жирэмсэн болоод 13 онд яг хүүхдэд төрүүлэхдээ бид хоёр яг бүжгээ зааж эхэлсэн баг. Тэгээд багштай авахуулаад багшаа бид хоёр одоо өсвөрөдөө амлагийг хөгжлүүлээд авч явмаар байна. Энийг тасалмааргүй байна. Одоо би яг ухаалсан цагаас хойш яг бүжиглж ирсэн. Энд яг бүжиглж явсараа одоо л энийг тасалмааргүй байна гэдэг саналтай. Тэгээд багш зөвшөөрөөд шууд нөгөө бидний доод үеийн хамтлаг нөгөө 10 жил хүүхдүүд байсан. Шууд тэднийг бид хоёр шууд өгөөд тэгээд бид хоёр яг одоо өсвөрөдөө хоёр дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд 1-р сургуулийн бас их байд захирлаас бид хоёрыг дэмжиж заалгууд гаргаж өгөө дахиад ангиудаас бас 1-р сургуулиас тусдаа дахиад 2 хамтлаг бэлдээд бид хоёрыг 13 онд 3 хамтлаг бэлдэж оролцож байгаа. 14 онд яг өсөлтөө өгөөд клуб альбаас яг өсвөрөдөө клуб гэсэн нэртэй болгож ирсэн. Тэгээд тэрнээс хойш одоо яг 10 жил бид хоёр яг клубын үйл ажиллагаа таслахгүй авч явж байгаа. За би 2013 оноос эхлээд 13 оны 3 сараас эхлээд өсгөрөөдөө хамтлаг гэж байхад нь багшлж эхэлсэн. Тэгээд өсгөрөөдөө тэрнээс хойш жил болгон ер нь Эрдэнэтийн баал, за тэгээ улсын сарны цом, за улсын хаврын баяр гэх тэмцээнүүдэд одоо өнөөдрийг хүртэл одоо тогтмол бүжгийн спортын чиглэлээр Эрдэнэ хотын Орхон аймгийн хүүхд залуучууд, ахмад наснууд тэгээ ер нь бүх насныханд яг бүжгээр хичээлж байгаа үйлдвэрийн ажилчид, байгууллагын ажилчид, залуучууд дээр тогтмол ажиллаж одоо жилд нэг дунджаар 15 хамтлаг 150-200 тогтмол энэ жил болгоны энэ том уралдаануудад оролцуулдаг байсан. Одоогийн байдлаар бол манай өсгөрөөдөө клуб маань 2017 онд аль биесны яг төрийн бүс байгууллагын тамгчлалыг авсан. За тэгээд энэхүү яг тамга бичгийг авахд бол мэдээж бид нэр бас хамтлаг гэхээсээ илүү өргөжиж бас юм аль биесны байгууллага болох шаардлагатай. Тэгээд нөгөө масс ус аягүй их байсан учраас нэм өсөн төрийн бүс байгууллагаар ажиллая гэд хоорондоо хуралдаж байгаа. Тэгээ Бадамхан багштай за манай аавч хоёр болох одоо инхтөр цэрэндөө за тэгээд манай эхнэр нэнд чимэг бид нар ярилцж байгаад тэгээ яг аль биесны клуб болгож тамгчлалыг авч ирсэн. За манай өсгөрөөдөө клубын хувьд бол одоогийн байдлаар 3 багштай. За мегмар тогтох гэж брейк дэнсийн багш байна. Мегмар тогтох маань болохоор өөрөө бас Монголоос брейк дэнс маань болохоор нэг олимпийн төрөлд орсон.
олимпийн бүжгийн спортын төрлөд орсон юм. Төрлөөр өөрөө бас дэлхийн аврагт хэд хэд удаа явцсан. Тэгээд дандаа гадаадаар гадны компаниудтай гэрээ хийж янз бүрийн циркүүд дээр зөндөө ажиллаж исэн бэрэгчин залуу бид тэр багшийн санал тавиад орж ирсэн. За тэгээ одоо 5 сарын 1-ний сургалт нь эхэлнэ. Эрдэнэжарвал багш маань бол одоо надтай адилхан бас бүжгийн спортын чиглэлээрээ тэгээд зумба давхар явдаг, аэробик явдаг. Сургалтууд ордог ийм багш маань бас энэ 2023 оноос хойш бидний нийлж ажиллаж байгаа. Өсгөрөдөг клубын Тэмүүжих тэр өмнө яг өсгөрөдөг клубын доор хамтарч үйл ажиллагаа хийжсэн. Тэрнээс хойш ирэхэд ковидын өмнөхөөс ирэхэд хамтарч байгаа гэсэн. Анх болохоор манайх брейк бүж яг дөнгөж олимпиад орлоо гэж сураг дуулдаал. Тэрнээс хойш ирэхэд бид нар олимпийн оронд хариалагдаад спорт бүжиг гэж нэр маань өөрчлөгдөөд тэгснээс хойш ирэхэд бол цаанаас холбооноос ингэж одоо бидрийг спорт бүжийнхэнтэй ингэж хамтарч үйл ажиллагаа явуулах тийм одоо чиг өгсөн гэсэн. Тэгэж анх Тэмүүжийнхэнтэй танилцаа тэрнээс хойш студ дээр хамтарч үйл ажиллагаагаа сургалтаа явуулж байгаа. За брейк бүжиг маань одоо дээр үе бидний мэдхэр далан дээр иргэдэг, толгоон дээр иргэдэг, тэ гар дээр иргэдэг хүн төрөвхтэй тэр бүжиг юм л ирэхэд брейк бүжиг гэдэг. Тэгтээ дотроо задлаа ярих юм бол power move, style move, freeze одоо ингээл маш олон төрлөөтэй. За Азтай ер нь бол гайгүй шүү тий. Одоо мэдээж Япон, Солонгос гэдэг орнууд бол мэдээж хоол маш хүчтэй нэлээд дээгүүр байгаа тий. Ингээд бид нар одоогийн байдлаар Хятадын, Ойрын, Азийн бид ойролцоох орнууд байдаг шүү дээ. Эдгээр дунд бол хүчтэй өсөлтөж бид монголчууд. Ер нь бол нөгөө тамирчин байжгаад дасгалжуулагч болох хоёрын дунд бол маш том зөрүү байт юм лээ. Урд нь ингээд өсгөрөөдөг клубээсээ гараад цаашлаад тамирчин болоо явж байхдаа бол нөгөө зөвхөн дасгалжуулагч багшийнхаа хэлсэн одоо нөгөө нэг заасан зүйлийг сурдаг байсан бол эргээд өөрөө дасгалжуулагч болоо гараад ирсэн чинь маш хэцүү, маш их толгой ажиллана. Ер нь дасгалжуулагч гэдэг дасгалжуулагч өөрөө маш сайн байж иж тэндээс сайн тамирчин гарч ирдэг. Учираас дасгалжуулагч өөрөө маш сайн байх хэрэгтэй мэн ингээд аягүй хэцүү байсан л та. Тэгээд нөгөө суур нь өөрөө тамирчин байсан учраас яг тэрэн дээрээ тулгуурлаад дасгалжуулагч болж байгаа. Түүнээс яг дасгалжуулагчдын одоо нөгөө нэг тийм сургууль эднэр гэж байхгүй учраас бид нэр өөрсдийнхөө туршлага дээрээс дасгалжуулагч болоо явж байгаа болохоор энэ хоёрын хооронд маш том ялгаа байд юм лээ. Нөгөө багасаа бүжиглээд өөр чинь одоо нөгөө ирч аягүй юм сурцсан маш төвцсөн гэж ямар хөө байвал гоё болох уу гэдэг бүх юм мэдсэн болохоор одоо энэ хүүхдүүд дээр багшлаад өөрсдөө тэр болгоны зохион байгуулах хувцсан дээр бол ялгаа би дандаа өөрөө би бүх юм хариуцдаг. Нэг бүрчлээ өөрөө явж бүх материал бүх жижиг хэрэг бүх юм цуглуулна. Том хүүхдүүдийн хувьд ялангуяа нөгөө загвар гоё загвартай оёлдог учраас оёл чимэглэхтэй тэрийг өөрөө бүх шанараа гэртээ авч ирж агаад нийлж тойр сууж агаад оё чаддгуунууд нь хоолоо хийж игээл чаддгуудаа тойр суугаад шүнжэнгөө суугаад хувцсан чимэглэж оё жан шид. Тэгээд нэг бол яг их хэцэгчүүд ойлгодог. Бас ойлгохгүй хэцэгчүүд бас байдаг л да. Юу нэг жоохон хүүхдүүд тий ямар их мөнгө ордээ ингээл тэгээд ч юм уу асуудал гардаг. Гэхдээ яг энэ цөөх. За бид нар анх бол нийтийн бүжгээр хичээлж эхэлж байсан. Тэгээ яг дундаас нь бол бүжгийн спортоор хичээлвэл бас зүгээр юм байна. Энэ нь бол илүү их дэвшиж хөгжиж урагшилж ингэж явдаг. Тэгээ тасралтгүй ингээд хөгжихийн төлөө одоо бие бэлдар хөгжүүлэх, сэтгэл санаагаа хөгжүүлэх бас энэ өөр одоо нэлийн өргөн цар хүрээтэй хөгжил дэвшил байдаг учраас энэ бүжгийн спортын төрлийн нэг сонгож авсан. Тэгээ одоо өнөөдөр 1 жил хичээлж байгаа гэхэд бас аваад дажгүй амжилтанд хүрсэн гэж бодож байгаа байхгүй. Тэгээ энэ хамгийн гол нь бид нар бол яг хуу мэрэгжлийн өндөр түвшний тийм мэрэгжлийн багш байхгүй бид нар бол энэ ямар хичээлх ямарч боломж байхгүй. Тийм учраас өнөөдөр Тэмүүжин багшийнхаа удирдлагын доор энэ Монгол улсын бас нэлээд олон улсын хэмжээний зэрэглэлийн шүүгч дасгалжуулагч багш байгаа. Тэгээд ийм өндөр зэрэглэлийн багштай хичээлж байгаадаа бид нар бол туйлын байртай. Тэгээ энэ бол бид нар бол одоо зайлшгүй амжилт гарах ийм гол үндэс манай багшаа гэж боддог. Багштай баярлалаа. За анх бид 2021 онд анх одоо хэдүүлээ цуглаж бүжиг сурья гэд ингээд
эхэлсэн. Ингээд эхлээд нийтийн бүжиг сурж эхэлсэн. Тэгээ одоо сүүлийн одоо жил гарангийн хугацаанд энэ нийтийн бүжгээс одоо өшөө илүүг суралцъягээд ингээ бүжгийн спортын тамирчид болохоор шийдэж Тэмүүжин багшийнхаа одоо удирдлагын дор ажиллаж эхэлсэн. За ингээд бүжгийн спорт бол одоо үнэхээр одоо хүмүүсийг шинээр нээдэг. За эрүүл мэнд, гоо сайхан, ёс суртахуун одоо юу л байдгийн тий урлаг спорт бүгдийг одоо хамарсан ийм сайхан гоё тансаг ийм спорт байдгийн байна. Тэгээд бид одоо жил шахам хичээлж байгаад өнгөрсөн намар Тэмүүжин багшийнхаа удирдлагатай анх удаа одоо дэлхийн аварга, улсын аваргын одоо тамирчид бэлтгэдэг дивжин дээр анх удаа бүжгийн спортын тэмцээнд Монголын бүжгийн спортын одоо холбооноос зохион байгуулсан тэмцээнд багаараа 7 тамирчин анх удаа орон нутгаас очиж оролцсон. Тэгээ энэ бүжгийн спорт учраас маш их цаг зав, сэтгэл зүтгэл одоо шаарддаг. Тэгээд ийм тансаг урлаг учраас бас тэр болгон хүмүүс одоо хичээлэх цаг зав одоо насан туршидтын хувьд бол хязгаарлагдмал байдаг юм байна. Тэгээ хөдөө орон нутгаас манай Эрдэнэтийн сеньор англилд анх удаа ийм 7 тамирчин багаараа оролцсонд холбооны удирдлагууд маш их одоо баярлаж тэгээ Тэмүүжин багш маань өөрөө олон улсын хэмжээний шүүгч учраас хөдөө орон нутгаас очсон гэлтгүй бидний одоо гიშгэлт тэр бүжгийн одоо тавилт юмнууд бол маш стандартын дүрмийн дагуу байсан. За ингээ бүжгийн спорт бол хамгийн гол ялгарах юм нь дэлхийн хаанч очсон аль ч улсад очсон нэг л хэлээр ярьдаг ийм стандарт ийм бүжгийн тансаг сайхан энэ урлагийн одоо зах цухаас нь ингэж мэдэрч эхэлж байгаа да одоо манай баг хамтлагын бол их баяртай байгаа. Тэгээ энэ цохимжийн энэ клубтэй 13 гишүүнтэй одоо анхны хичээлдэж ингэж эхэлж байна. Тэгээ стандартын эхлээд бол одоо 10 бүжиг байгаа. Тэрний 5-ыг одоо сеньор англиар бид одоо 35-аас 65 насны одоо яг ингээд тасан тургичтэй английн хүмүүс янз бүрийн мэрэгжилтэй, янз бүрийн ажил юутай. Гэхдээ ингээд бүжгийн одоо хоббитой учраас энд нэгдэж ажлынхаа цаг заваар тэгээд тэр болгон өдөр болгон хичээлж чадахгүй ч гэсэн ямар ч байсан 7 хоногт нэгээс 2 удаа ингээд давтлага юмаа хийгээд явж байна. Тэгээд бүжгийн спортоор хичээснээр бид бүхэн бол одоо маш сэтгэл санааны хувьд бол их эерэг баг хамт олноороо ажилласан тууштай, дэвчээртэй бас их зүтгэл шаарддаг ийм спорт юм байна. Яг л дүрмийн дагуу зөвхөн ингээл 3 гişгдэл байгаа хэрнээ энэ дотор ямар их техник байна вэ гэдгийг одоо өөртөөгөө ажиллаж ижил хүн мэддэг юм. Тэгэхээр өөрийгөө бол өөртөөгөө ажил бяцлаг одоо зөвхөн тухайн цаг хугацаанд бай гэдэг энэ бүхнийг нэг дор олгож чаддаг юм бол үнэхээр энэ бүжгийн спорт юм байна гэдгийг бид бүхэн одоо ойлгож эндээ улам одоо татагдаж ингэж явцгааж байна. Тэгээд Тэмүүжин багштай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Өсөх ирээдүйн клуб бол Эрдэнэт хотод 30 жил үйл ажиллагаа явуулсан ийм бүжгийн спортыг залуучууд, хүүхдүүд бүх насныханд ингэж түгээж байгаа ийм сайхан клуб ээ. Тэгээ энэ клубын нэр дээр одоо бид тэмцээнд эхний удаадаа орж байна. Тэгээд явандаа бидэнд бас ингээд зорьсон зорилго дэлхийн одоо олон улсад гарч ингээд өөрсдийнхөө хоббигоор Аз, Европод аль ч улсад очсон бид энэ бүжгээр ингээ бүжиглэхэд бүжигчд бол бие бинийгээ ойлгодог ийм гоё тансаг урлагт хөл тавьсандаа бол их баяртай байгаа. Манай хамтлаг болохоор ус хэрээдэг клуб бид нэр Тэхсван хамтлаг гэж явдаг. Бид нар болохоор 5 жилийн өмнөөс ер нь бол нэг хамтлаг болоод тэмцээн уралдаануудад амжилттай оролцоод одоо хүртэл явж байгаа. Манай хамтлаг анх 8 гишүүнтэй байсан. Одоо тэгээд 7 гишүүнтэй болсон байгаа. Манай хамтлагт за бусдаас нэг ялгараад байгаа нэг давуу тал байгаад байгаа юм шиг надад санагдаад байдаг л та. Тэр нь болохоор нэг дэшээ доошоо хамаагүй бие биений хүндэлдэг, бие биентэйгээ ингээд ихч дүүсгээд нууцаа хуваалцахгүй ярьсан хүндэл гэдэг зүйл айгүй том оршил болж өгдөг юм шиг санагддаг. Би өсөх ирээдүйд болохоор 2 дугаар ангиасаа эхэлж хичээлсэн. Тэгээд хамгийн анхны тэмцээн маань ингээд улсын уралдаан байсан. За би хамгийн 2018 оноос эхлээд өсөх ирээдүйг клуб хичээлж эхэлсэн. Тэрнээс өмнө болохоор Эрдэнэтийн баал гээд яг 5 настайдаа хамгийн анх бүжгийн спорт гэдэг тэмцээнд энэ салбар руу яг орж исэн. За тэгээ хамгийн анх болохоор яг энэ дүрс авч байгаа Поёнд яг манай өсөх ирээдүйг клубын нэрмжит тэмцээн болж исэн санагдчих. Манай Тэмүүжин багш болохоор хүүхдүүдтэй айгуу тэгж тулж ажиллахтай сайн яг ингээд арга эвийг нь олоод хүүхдүүдийнхаа яг ингээд
онцлогтод ингээд тохируулаад ч гэх юм уу яг ингээд тулаад сайн ажиллаж чаддаг. Ажиллаж чаддаг. Түрээдүг клуб маань ингээд нийтдээ 3 багштай тэгээд бас нөгөө нэг аюу үйл ажиллагаа эрчимжиж байгаа учраас 24 онд 4 үйл ажиллагаа зохион байгуулах гэж ер нь төлөвлөөд за эхлээд бид нэг сарда тайлан маягийн одоо эцэгчүүдтэй нөгөө нэг юм хагас жилийн тайлан маягийн соёлын ордон дээр зохион байгуулсан. Тэр хагас жилийн шалгалт гэх юм уу? Тэрэн дээр бол нөгөө нэг эцэгчүүд танилцах маягаар анх удаа нөгөө явж байгаа хүүхдүүд эцэгчүүд их байсан учраас нөгөө эцэгчүүдтэй танилцуулах бид нар иймэрхүү үйл ажиллагаа явуулдаг, ийм бүжгнүүд заадаг гэдэг тухай тайзан дээр тайлгнаж үзүүлжсэн. Дараа нь 3 сард бид нар өөрсдөө дотоод нөгөө клубийнхаа нэрмжид тэмцээн уралдааны зохион байгуулсан. Тэгээ бас яг маасаараа яг дууланда хамрагдж байгаа бүх хүүхдүүдийг хамруулад бас улсын тэмцээнд бас оролцсон. Мэдээж тухайн үйл ажиллагаанууд бол маш амжилттай явсан. Тэгээд гоё сэтгэл хүрч байгаа. За тэгээд одоо энэ дараагийн үйл ажиллагаа нь болохоор бид нэр 5 сарын 11-нд дугуулангийнхаа бүрийн тайлан тоглолтыг хийж байгаа. Тэгээд ер нь аль болох дугууланд хамрагдсан бүх хүүхдүүдэд хамруулах. За эцэгчүүдтэй ер нь манай дугуулан зөвхөн одоо бүжгийн спорт гэхгүй өөр бас Монгол бүжиг за энэ брэк бүжиг те бас бүжгийн хөгжлүүдийг яаж хүүхдүүдтэй ингэж бүжгийн спорттойгоо хамт ингэж давхар зааж явах юм бэ гэдгийг бас энэ тайлан тоглолоор бас давхар харуулж байгаа. Тэгээ намар 10 сарын сүүлээр бас усан хэмжээний тэмцээн Эрдэнэ хоттой зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тэгээд тэр ажил ч гэсэн маш амжилттай гоё болохаа гэж бодож байна. Сүүлд болохоор манай өсөх ирээдүйн клуб маань салбараа нэгээд шинэ салбараа нэгээд мэлмийн төв дээр жагаа гээд багш дээр одоо багш одоо нэмэгдэж ирсэн. Шинэ салбар маань үүссэн байгаа. Дэвүүчин багш та баярлалаа.